Археологийн салбарын судлаач эрдэмтэд өнгөрсөн онд Монгол улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судалж 1000 гаруй их хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлээ олжээ. Түүхэн олдруудын дунд Хинтээ аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл, аврагын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг анх удаа нээн гаргаж ирсэн байна. Мөн урд өмнө судлагдаагүй байсан эртний сайн бие нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Улгийн аймгийн нутгаас олсон байх юм а. Хүннөгийн шаварваар савны урлагийн олон шинэ олдруудыг Тамирын улаан хошууны булчнаас илрүүлсний дотор Дундад Азаас гаралтай шавар савнууд байгаа нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримтууд болсон тухай археологчид онцлон ярьлаа. Үүнтэй олдруудыг эх 4-р сараас эхлэн олон нийтэд дэлгүүрүүлнэ. Одоогоор олдруудыг сэргээн засварлах ажил шинжлэх ухааны академийн төв лабораторид үргэлжилж байна. Бид бүхний түрүүнд дурдсан энэ дурсгалууд маань одоо дэлхийн археологчид болон дэлхийн түүхчдийн анхааралд бол аль хэдийн өртсөн. Эдгээр бол одоо бид нэр Монгол нутаг дээр энэ төрлийн дурсгалууд байхгүй гэсэн одоо үзэл баримтлууд их байдаг байсан. Харин одоо бид бүхэнд энэ дурсгалууд гарч ирснээр дэлхийн археологийн судалгаа болон дэлхийн одоо түүхийн Төв Азийн түүхийн судлах одоо эрдэмтдийн анхаарлын төвд орж эхэлж байгаа юм л да. Аврагын балгас буюу Чингис хааны авраг ордын туурыг одоо малтан судлах ажил энэ жил 13 дахь жилдээ үргэлжлэн явагдлаа. За энд бол Монголын дундад зууны үеийн хот сүрэнгийн одоо түүх судалгааны маш чухал үн цайтай одоо дурсгал хадгалагдж байгаа. За 15 оны малтлагаар бол тэнд металл эдлэл хайлуулж байсан зуухны үлдэгдлийг бол анх удаа илрүүлсэн. Өөр нэг хосгийн үнэт олдрууд нь өндөр гэгэний зан азраар домголдог Бурхан шашны хот буюу Хан Хинтийн нуруу буюу Төв аймгийн Эрдэнэ сумд ойрлох Сардгийн эдийн сүрний малтлагаас гарсан 17-р зууны түүхийг илэрхийлэх Монгол зэргийн бүрэн хэрэгслээ. Мөн өндөр гэгээн зан азраар урласан 3000 шавар бурхан юм. Эдгээр олдрыг археологчид 2012 оноос эхлэн 3 жилийн турш малтлах хийж олсон байна. Түүхэнд өчигдснээр энэхүү Сардгийн эдийн сүр нь Улаанбаатар хотын нэг үүсэл юм а. Энэ нь бол өндөр гэгээн зан азрын уран бүтээлийн ордон бол цогцоорон одоо байгаа гэдгийг бол илэрхийлсэн. Хоёрдугаар 17-р зууны Монголын хот буюу одоогийн бидний Улаанбаатар хотын нэгэн үеийн түүх бол тэнд 30 жилийн түүх бол хадгалж үлдсэн. Уран барилгын хувьд бол гайхамшигтай ийм хот болцсон. Бид нар энэ жил одоо малтаад дуусна. 1950 оноос Монголын археологчид эртний хот суурины судалгааг эхлүүлж монголчууд манжийн дарлалд орохоос өмнө амьдарч байсан 11-ээс 12 хотын суурийг олж байжээ. Сүүлийн үед хот суурины судалгаа хаягдах хандлагатай байсныг сэргээж Сардгийн эдийн гол зочны нэгэн хэсэг буюу Бурхан шашны хотын суурийг малтлан судалсан нь энэ юм. Өндөр гэгээн зан азрын урласан 3000 бурхан Монголын цэргийн түүхийг илтгэх хэрэгслүүдээр эх 4-р сард түүх археологи үргэлэн үздэгслэн гаргахаар төлөвлөжээ.